За сайн уу? Маш удаан уулзсангүй, бүтэн сар уулзсангүй. Тэгээ яалтчгүй 11 сар бүр амар завгүй сар заяо. Ер нь бол жилийн хамгийн ачаалттай үе байдаг аахгүй юу манай ажлын хувьд бол бичлэг хийх ямар ч зав байхгүй. Тэгээ өнөөдөр ингээд сая ажилласаа орж ирээд шууд бичлэг хийж гин. Тэгээ яагаад бичлэг хийж байгаа вэ гэхээр та бүхэн маань гарчиг дээрээс уншсан баха. Тэгээ Black-аар ер нь болоо би бас өөртөө зөндөө юм авсан заяа. Арьс арчилгаан дээр юм авсан. Тэгээд өнөөдрийн Black-аар болохоор би мейкап дээрээ хөрхөрхөн юм авсан. За ер нь бол заяа би одоо мейкап шинжилгээгүй бүр амар удаж байгаа. Тэнийг ингээд ээж мэж имээгээс ирсэн юмнуудаар ингээд аргалаад яваад идэх сахгүй юу. Тэгээ бас одоо гоо сайхны газар ажиллаж байгаа хүн яаж зүгээр авах уу? Тэгээ бас дээрээс нь хямдрал болоод за тэгээ дээрээс нь бүр маш гоё шинэ брэнд манай дэлгүүр дээр ирсэн. Тэгээд тэрнээсээ одоо өөрөө турших гад сая авлаа. Авчаад ирлээ. Тэр нь болохоор ямар брэнд вэ гэхээр за Dazik. За ингэж уншдаг юм байна. За энэ брэнд болохоор TikTok дээр бүр амар viral болж байгаа брэнд. За ер нь бол мейкапныхаа хувьд тэгээд дэлхийд даяар бас амар од болж байгаа тийм брэнд юм байлээ. Тэгээд яг яагаад од болоод байна гэхэлэр штэ. Нэгдүгээрт маш гоё сав баглаа бодолтой. За хоёрдугаарт тийм өнгөний сонголт бүр амар их заяо. Манай дээр бас маш олон өнгөний сонголт хийсэн. Би сая бүр өөртөө авах гэж бүр үнэхээр зовлоо. Тэгээ ер нь бол мейкапын бүтээгдэхүүн авахтаа яг юу мэдэх хэрэгтэй вэ гэхээр өөрийнхөө хувийн өнгө болоо одоо өөрт чинь яг ямар өнгө илүү цогтөг гэдгийг маш сайн мэдж явах нь зүйтэй. Надад бол заяо ер нь бол одоо юм шаргал болон улбар шар тийм өнгөнүүд ерөөсө зөгтгүй. Яагаад тэгэхээр би өөрөө хүтэн өнгөтэй. Хүтэн өнгө болохоор ер нь бол жоохон тийм ягаан, нийл ягаан суурьтай өнгөнүүд маш тохиромжтой. За харин эсрэгээр одоо тэр шар, улбар шар тийм суурьтай өнгөнүүд болохоор мэдээж дулаан өнгөтэй хүмүүст илүү тохиромжтой байдаг байх нэ. Ер нь бол нэг хавар намар би болохоор өвөл 100-ыг одоо илэрхийлсэн тийм өнгөнүүд илүү тохиромжтой байх нэ. За тэгээд намайг яг юу авсныг одоо харцгаая амар олон юм ярьчлаа. За хамгийн ихэнд хамгийн хөөрхөн савтаагаасаа үзүүлэе гэж бодлоо. Цараа. Наарда бүр айгуу гоё савтаагаас тэг ингээд үсэг энэ нөгөө нэг юу мөн юу лээ эм үсгний хэлбэр энэ өнгө мөнгө нь бүр амар гоё заяа. Тэгээд зүгээр савных нь ийм одоо мэдрэмж нь гэх юм уу савнаас нь ингээд хурж байгаа мэдрэмж нь их гоё тийм мөнгөлөг үнтэлэг санагдаж байгаа. За энэ хатаа талбай. Йоо энэ үнхээр хөрхөн зэ. Тара. My heart. Би болохоор 15 номер авсан юм байна. Ямар lavender гэсэн юм бэ? Lavender potage гэдэг өнгийг авсан байна. За тэгээ энийг штэ ингээ онгоолгоод үзэхэр штэ. Яарда ийм хөрхөн багстайгаа ингээ ийм хөрхөн жижигхэн багс энэ одоо яа игээд ах уу? Ийм жижиг. За тэгээд энийгаа ингээ дээшээ татаж онгоолгоод уруулын будаг нь гараад ирнэ. Тэгээд энэ штэ ийм сонин ийм хөрөнгүүд нэг ийм бомболцсон гэх юм уу цэлцэгнүүр шиг заяо. Тэгээ гоё мат зөөлхөн. Тийм ямар гэдэг л юм velvet заяо ингээ хилэн юм шиг тийм мэдрэмж өгч байна. Нүнгээр ингээ уруулаа будахаас гадна штэ хацраа өнгөлж болно. Нүдээ бас тэндэж болно. Яа тэгэхээр жоох юм мат юм шиг бүтэцтэй учраас хацраа өнгөлөгчөөр ашиглахад амар тохиромжтой. Тэгээ ер нь миний бодлоор заяа ингээд уруулны будагны өнгө хацраа өнгөлөгч хоёр адилхан өнгөтэй байх юм бол илүү гоё царай гоё цэгцтэй харагддаг юм шиг санагддаг. Тэгэхээр зүгээр л ердөө ийм уруулын будаг аваад энүүгээрээ бүх юмаа хийчихнэ гэхээр гоё байгаас тээ. За дараагийн энэ брэндээс авсан юм нь болохоор ийм хөрхөн сүүдэр байгаа. Би ер нь бол нүүр бодолтноо сүүдэр ерөөсөө ашигладаггүй. Ердөө хацар өнгөлөгч ашигладаг байхгүй юу? Тэгээ энэ удаад жоохон сүүдэр мөөдөр ашиглаж жоохон нэг тийм гоё өдөр тутмын бодолд сурыг гэж бодсон учраас сүүдэр авахар шийдсэн. Тэгсэн чинь сүүдэр ер нь заяа би ингээд хамар мамраа сүүдэрлэхдээ зүгээр юм бор тэнэр сүүдэрлээд байдаг сахгүй. Тэгсэн чинь тэр ер нь буруу юм байна.
Яа тэгэхээр энэ сүүдэр чи амар гоё юм байна шүү дээ. Ингээ 3 төрлийн өнгөтэй. Тэгээд бүдгээр нь одоо тэр хамар мамраа өндөрлөн те. Тэнгүүдээ жоохон тодоор нь хацар ингээ шанаагаа өндөрлөн гэдэг ч юм уу те. Тэгэж бодоод би ингээ гоё сүүдэр авсан байна. За ингээ зодлоо. Ядаа дотроо юм. Яа юм хөрхөө 3 өнгө заа юу. Тэгээд энэ бас нөгөө дотроо 2 байгаа. Сүүдэр нь кул варм гэдэг. Би угаасаа өөрөө хүүтэн өнгөтэй учраас кулийг авсан. Варм нь бол жоохон тийм бараандуу гэх үү. Юугүй шаргалдуу гэх юм уу? Тийм юм лээ. Вау. Ёо. Шинэ юм задлах яагаад ийм гоё идэх юм болов? За ийм байна. Энэ яа ингээ 3 төрлийн. Вау. Амар хөрхөө. Тэг ингээд самаа амар тийм чанартай заяа. Артлын ингээд ийм сонир мэт тийм амар гоё мэдрэмж өгдөг юм байлээ. Тэг би дөрөв нөө ахтаа ингээ харсан баг. Тэг ингээд сав баглаа бодсон хэр хүүхэн заяа. Тийм гоё. Чамин. Тэгээ энэ брэндээс авсан юм нь юу вэ гэхлээр би сая хэлсэн штэ нөгөө хацраа өнгөлтгөө гэдэг. Тэгээд хацар өнгөлөгч бүр үнэхээр чухал заяа. Би одоо яаж өмнө нь ингээ хацар өнгөлөгчгүй зүгээр ингээ крэндээд ингээ цулгаа цагаан нэг тийм өгцөн хүн шиг явдаг байснаа ерөөсөй ойлгодоггүй. Хацар өнгөлөгч хүнийг амар гоё амьд харагдуулдаг. Нэг тийм гоё нэг л гоё харагдуулдаг заяа. Ийм хацар өнгөлөгч авсан. Хацар өнгөлөгч 02 cool blending гэдэг өнгөний юм байна. За тэгээ дотроо бүр амар хөрхэн заяа. 4 blush-ны өнгөтэй. Зэний уунгаа. Зэнийрта. Амар хөрхэн маастай энэ ярта. Энэ болохоор юм нэг сонио Чинэлийн ягаан юм шиг өнгөтэй. Тэгснээ ийм хөрхэн энгийн ягаан өнгөтэй. Дахиад арай бүтгэн тэгтээ жоохон тийм лайт өнгөтэй, лайт ягаан өнгөтэй. Тэгээ энэ бараг өнгөгүй ингээд ийм гоё. 4 өнгөтэй. Йоо би бүр энийг маргааш хэрэглэн гэдэгтээ итгэхгүй нэ. Хурдан маргааш өглөөс хурдан үрээ бодсон. Амар хөрхөн. Ингээд хацар өнгөлөгч дээс өдөр. Дараагийнх нь болохоор арай өөр брэндтэй юу. Ууган саяны диск гэдэг энэ брэндээс авах гэсэн чинь яг миний одоо байнгын ашигладаг өнгөнүүдтэй орсон тийм байгаагүй. Жохон тийм цайвар өнгөнүүдээс би чинь жохон нөгөө юм бараан будах туртайхгүй юу ер нь бол. Тэгээд Wake Make брендийн ийм нүдний тэн авсан. За энэ болохоор штэ 098 High Pink Blurring гэдэг номер нэм байна. Тэгснээ дотроо заа юу 4 гэдэг чинь 16 өнгөтэй. 16 өнгийн нүдний тэнтэй гэсэн үг. Харагч нөө. Вау. Амар гоё өнгөнүүдтэй. Би ер нь бол дандаа нэг иймэрхүү ягаанаар бодох туртай байхгүй юу нүдээ. Нэрч. Тэнгүүдээ жоохон бор өнгөөр давхарлаж бууддаг. Тэгээ бас саата өнгөнд амар туртай ингээд нүднийхээ энэ уртлын энэ хэсгийг ингээд саатаагаар будчихаа нэг тийм залуулаг охинлог харагддаг. Тэгээ саата өнгөнд дуртай. Тэгээд энэ бор, за энэ ягаа. Заас заримдаа энэ ягаа ингээд ер нь бол ихэнх өнгөний ашиглаж байгаа байхгүй юу? Ёо, бүр амар гоё гард юм бэ. Ярта. Тэ чинь яаж харах вэ? Нарт харагч гин үү? Амар гоё. Би зүгээр сая ганц л авсан заяа. Ярта. Шинэ жилээр нэрээ ингээл будчих юм биш түүй. За одоо дахиад нэг арай өөр ягаан байна заяа. Энэ болохоор бас юм purple яа. Гэтэ саний ягааны бодвол арай тийм том ширхэгтэй саатай юм. Харж гин үү? Бараг цагаан юм шиг харагдаад. Гэтэ энэ ягаан сабар ямар гоё юм бэ? Тэ одоо цагаан байна заяа. Тэ би ганц л авсан шүү сайн харсан биз? Ёо, би энэс салахгүй. Нэрта. Тасархаа байгаас тэ цаанаас нүдний хуваар даах гэж. Би одоо саатай байгаа заяа. Саатай буцмаа. Тэгтээ дахиад давхарлаад. Ёо, тасархаа. За би үнэхээр зөв сонголт хийж гэж. Би бүр хоёр тэн дээр эргэлзээд тасахгүй. Энийг авах уу, тэрийг авах уу, энийг авах уу, тэрийг авах уу гэж бодож энийг авсан байхгүй юу? Үнэхээр зөв сонголт байсан байна. Миний контур дууссан байсан. Би бас контур ерөөсө зурж чаддгүй л дээ. Тэгтээ ингээд байнга зурж ингэж өөрийгөө дадлжуулах гад байгаа байхгүй юу?
Тэгээд Мишагийн нэг хөрхөн контр авсан. Энэ яа та. Тэгээ би энэ хардаа гаран дээр аль түрүүн зурсан зав ингээд зурсан байгаа. Энэ одоо 2 3 цаг болж байна. Алиагүй л байна. Тэгээ угаагаагүй л дээ. Үнээр арилж байна уу? Гой нөгөө бөмбөрж арилт юм ээ. Зарим нөгөө нэг сормосны будаг тэгээд нөгөө юм контр идвэр чинь нэг юм юу яагаад зурлаад идчихтэй тэгэхгүй мэн. Тэгээд юм контр авсан байна. Яа тэгээд ер нь бол мейкапын юмнууд бол ингээ болсон заяо. Угаасаа надад мейкапд хэрэгтэй юмнууд иднэл байсан. Өөрчиг гэрс өдөр байгаа. Тэгээд уруулын будагнууд мэдээ зөндөө байгаа. Тэгээд угаасаа өөр юм хэрэггүй. Крем бас байгаа. Тэгээд яаж бас зүгээр яг хөндрөлийг далимдуулаад цараа ийм маск авсан. Та нар нөгөө мэдчихвэл нөгөө орой түрхэд биш орой ингээд нүрэн дээрээ тавиад тэгээ унтаж болдог тийм маск гэхгүй. Скол хүмүүс нөгөө онгоцон цуугаад энэ маскыг амиг тавиад нэг хэсэг бүр амар вайрал болсон шүү дээ. Тэгээ би өмнө нь ягааныг хэрглэж үдчихсэн. Ягаан дэжгээс одоо ингээд зэхрийг авч үзсэн. Энэ заяа ингээд нэг ширхэг нь 16,900 байхгүй гэдгсэн чинь 50% хямдарсан. Тэгэхээр 16,900-аар 2-ыг авч байгаа гэсэн үг. Энэ бол Girls Math. Тэ? Нэг юмыг 16,900 авах уу? Эсвэл 2 юмыг 16,900 авах уу? Болж байгаа ахгүй юу бас. Ер нь аль нэг удаа мейкапаа шинжилжүүл тэр чин барыг амар уддаг байхгүй жил 2 жил болдог байхгүй юу. Тэгээд энэ хүү худалдаа авалтыг би өнөөдөр өөртөө зориулж хийлээ. Бас алийн болгон өөрөөсөө харамлах уу тий. Манайхан бас үзэж байгаа хүмүүс маань бас өөртөө гоё юм авч өгч өөрийгөө баярлуулж байгаарэ. Чамааг өөр хинч баярлуулахгүй шүү. За тэгээд завгүй байгаа ч гэсэн өнөөдөр ингээд зориг гаргаад цаг гаргаад та бүхэндээ ганц гоё юм үзүүлчихье. За гоё биш байсан ч яг тий зүгээр нэг юм үзүүлчихье гэж бодсон доо энэ хүү бичлэг хийлээ. За тэгээ баяртай дараагийн бичлэгээр уулзцгаая.